Орнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн судалгатуун цуурсан хэл яриа мэргэжлийн багш нарын бүлэг 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр шинжлэгдэн хүүхдийн бие бэлтрийн хөгжлийг дэмжиж танин мэдгүй нийгэмшлийн суурь болон ерөнхий чадамжийг эзэмшүүлэн ажиллаж байна. Бид хичээлийн жилийн эхэнд хүүхдийн авиан дуудлагын судалгаа, эхлэх цэгийн үнэлгээ хийж үр дүнг тооцсон хүүхдийн хэл яриа хөгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллалаа. Хүүхдийн ярих чадвар нь зөвхөн хэл ярианы орчноос гадна гарын жижиг булчингийн хөгжилтэй нэгт уялдаа холбоотой байдаг билээ. 3 гарын хөдөлгөөн идэвхтэй хөгжсөн хүүхэд үг авиагаа зөв, ойлгомжтой ярих чадвар илүү сайн төлөвшдөг учраас гарын жижиг булчин хөгжүүлэх замаар хүүхдийн ярих чадварыг дэмжих ажлыг туршин хэрэгжүүлээ. Багш нар гарын жижиг булчин хөгжүүлэх дасгал тоглоомын аргачлалыг боловсруулан сургалт үйл ажиллагаанд ашиглаж хүүхдийн хэл яриаг дэмжих ажлыг эрчимтэй дасралтгүй хийж байна. Барих, эвлүүлэх, сүвлэх, наах, өрж байгуулах, оёх, шигтгэх зэрэг үйлдэл бүхий сургалтын хэрэглэгдүү материал дээр ажиллах явцад нь багш нар бүлүүм таксономийн аргаар дээд түвшний асуултыг тавьж хүүхдийн ярих, итвэх сонирхлыг өдөөн хэл ярианы чадварыг дэмжин ажиллаж байна. Эцэг их гэр бүл хүүхдийн анхдагч орчин учраас тэдний итвэхтэй оролцоотой хүүхдийн хэл ярианы чадвар нийгэмшигүн хөгжлийг дэмжих ажлыг гэр бүлийн орчинд хамтран зохион байгуулж байна. Эцэг эхчүүдтэй фокус бүлгийн ярилцлага хийж тэдэнд тулгамдж байгаа асуудлыг тодорхойлж арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтдаа хөгжиж, хамтдаа тоглоом ураатай бүтээж багцыг гэрээр аялуулан амжилттай хэрэгжүүлж эцэг эхийн оролцоо хүүхдийн ярих чадварт ахиц амжилт гарлаа. Багш нарт мнемотехникийн аргыг сургалт үйл ажиллагаанд хэрхэн хэрэглэх талаар сургалт зөвлөмж өгч, сургалтын чиглэл тус бүртээ уялдуулан интеграчилж, сургалтын хэрэглэгдэхүүн дасгал даалгаврыг хүүхдийн насны онцлог тохируулан боловсруулж, даалгаврын сантай боллоо. Бид харилцан туршлага солилцсон сургалт үйл ажиллагаагаа явуулснаар сургууль бэлтгэгдсэн байдлын үнэлгээ 10%, цэцэрлэгийн эхлэх цэгийн үнэлгээ мөн оны үеэс 2% ахиц амжилттай үзүүллээ. Мнемотехникийн аргыг сургалт үйл ажиллагаанд хэрэгжүүлснээр багшгүй болон сурагчдууд дараах үнд дүнгууд гарсаар байна. Мнемотехникийн аргаар бүлгийн хүүхдийн насны онцлог хэрэгцээг тохируулан хурган ашиглах боломжтой сургалтын хэрэглэгдэхүүнийг хийж сургалт үйл ажиллагаанд ашиглаж сурлаа. Эцэг их асран хамгаалагч нартай хамтран ажиллах, хамтын оролцоог нэмэгдүүлж сургалт үйл ажиллагаанд тэднийг татан оролцуулж байна. Багш багшаасаа суралцах, мэргэжлийн багш нарын бүлгийн хамтын ажиллагаа сайжирсаа. Хүүхдийн ой тогтоол, сурах идэвх, анхаарлын чанарууд сайжирч, аливаа зүйлийг судлах, бүтээлчээр ажиллах, хүсэл эрмэлзэл, өөрөө өөртөө итгэх нэмэгдсэн. Багш хүүхдүүд хамтран чон ба 7 ишиг, ахаан 3 тоорой, өнхрөөс зэрэг үлгэрээр жүжигсэн тоглолт бэлтгэн цэцэрлэгийн 360 гаруй хүүхдэд тоглож, үгийг зөв тодруулах, жүжигчлэн тоглох чадварт ахиц гарч үгийн баялаг нэмэгдсэн. Сургууль цэцэрлэгийн заламж холбоог сайжруулах ажлын хүрээнд сургууль бэлтгэгдсэн байдлын үнэлгээнд анализ хийж цаашид анхаарал хандуулаад тодруулан сургууль бэлтгэгдсэн байдлын үнэлгээ багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд ирсэн дасгал даалгавраа санаа авч би сурагч боллоо дасгал ажилтны дэвтэр боловсруулан сургалт үйл ажиллагаанд хэрэгжүүлж байна. Сургалтын хэрэглэгдүү материалыг хүүхдийн хөгжлийн ялгаатай байдалд тохируулан гарын жижиг булчин хөгжүүлж хүүхэд өөрөө авч үйлдэл хийх боломжтой нэгэн зэрэг олон төрлийн чадварыг эзэмшүүлж интеграчилсан сургалт үйл ажиллагаанд ашиглаж мэргэжил нэгт багш нартаа хэрэгжүүлж буй туршлага орон нутгийн хэмжээнд түгээн дүлгэрүүлсэн.